гэж ирнэ ямар цагийг хэлдэг юм бол? Тэг ямар цаг юм бол тоо. Заст сайн мэдэхгүй байна. Ямар бол? Монгол цагийн тооллоор ч одоо би нэг тийм бодсон юм байхгүй л байна. Энэ Монгол цаг гэж ирнэ ямар цаг? Тэр сайн мэдэхгүй л шүү дээ. Монгол цагаа ёстой мэдэхгүй. Монгол цаг гэж ирнэ ямар цаг байд юм бол? Мэдэхгүй. За Монгол цаг. Монгол цаг нөт юу би аргын тоолол юм л үүд. За ямар цагууд байд юм бол? Одоо 12 жилийн талаар л цаг хулган өхөр бартлаа луу могоморс 12 жилийн цагаар талах. Жишээ нь хулган цаг хідээс хідэн цагийн хооронд. Хулган цаг за 12-оос 1-ийн хооронд болоо гэж байна. Элсэн цагийг л хэлэх юм болов. Тэгээд элсэн цаг тэгээд дэрс нөгөө гэрийн нэг сүүдэр тусч байгаа газрыг нэг цагаар хэмждэг штэ бас. Одоо өглөө ингээд нар тусч байвал одоо сүүдэр хөөдөлтэй байвал 6 цаг гэх мэтэр л үзэх байх та. Тийм л байна. Монгол цаг гэдэг чинь бол одоо юу шүү дээ яг тэгш цаг байхгүй юу? Одоо жишээл 2 цаг 2-2-оор явдаг байсан байхгүй. Одоо болохоор нэг дэчээр болчихсон шүү дээ. Тэгээд жишээл одоо 12 дэч гэдэг жишээл. Тэгээд 12 дэчээс чинь одоо жишээл 2 дэч 12-аас шил 2-2-аас 4 цаг. Ингэж явд тэгш ингэж 2-2-оор тэгш хөөгддөг байсан. Тэгэхээр одоо болохоор шинээрээс нэг 11 дэч тий 1 дэч 3 дэчгээ явуулсан байна. Энэ бол яг хөтөр би бодоод байдаг. Жинхэнэ Монгол цаг нь бол нэг төгс зурхаар шилжээ тэгээд тийм дэчээр болцсон болов гэж бод. Тийм л байх тий. За жишээ нь одоо бар цаг хідээс хідэн цагийн хооронд байд юм. Бар цаг чинь одоо 3 дэчээс 5 дэч хооронд байгаа. 5 дэчээс 7 дэч 8 дэч гэхэл нэг 2 цагаар ингэ яваад байгаа шүү дээ. Тий. Монгол цаг 12 жил тэгэл нэг сайн мэдгүй нөө. За жишээ нь одоо өхөр цаг хідээс хідэн цагийн хооронд. Өхөр цаг чи хэдэж нэг сайн мэдгүй наа. Багш чинь зааж ирсэн үү Монгол? Зааж л байсан. Энд сайн санахгүй нөө. Цагийг чинь одоо бас сайн цаг муу цаг гэдэл ингээ ялгаад тэгээ одоо бас холоор явах зүгчийг гаргах гэх мэтлэнгийн юунуудад бол одоо сайн цагийг харна шүү дээ. Таныг баг багт бас танаа аав ээж ах дүүс бас Монгол цагийг хэрэгэлдэг байсан ба. Хэрэгэлдэг байсан. Тий. Жишээ нь одоо өхөр цаг ирнэ хідээс хідэн цагийн хооронд байд. Өхөр цаг чинь 1:40-оос 3:40 хооронд байдаг баха. Хулган цаг чинь 11:40-оос 1:40 хооронд, өхөр цаг нь 1:40-оос 3:40 хооронд байгаа. Бар цагт босохгүй бол өдрийн явдал хоцрон, бага насандаа сурахгүй бол насны явдал хоцрон гэж байгаа юм да. Юу гэнэ бар цаг гэж хідэн цагийг хэлдэг юм бэ? Нэрээ хідэн цаг үлээ. Тэгвэл бүгдээрээ цагн дээр чорох уу? Тэгээ. Хөө хин дээр чинь бар цаг гэж байдаг юм штий. Дандаа л тоо байна штий. Бар цаг гэдэг чинь барын зургтай цаг байд юм аа. Хөхөө цаг гэж хөхөөний зургтай цагийг хэлдэг юм аа. Та цагийг заан цаг гэдэг юм аа. Хүний танаар чинь буруу ярьж 10 цаг чи 12 жилээр тоосдож явдаг байхгүй юу? Тийм 12 жилийн нэртэй байдаг нь үнэлтэй харах бар цаг гэж хідэн цагийг хэлдэг юм чи хэлээд өгөл төө. Би ч гэсэн сайн өөрөө мэдэхгүй байна л да. Тэгвэл бидний хинж мэдэхгүй юм байна шүү дээ. Тэгвэл бүгдээрээ өвөөгөөс ч асуух уу? Тэгээ. Би өвөөг уураад ирээ. За. Харин тийм гэсэн. Сайн байна уу? За, сайн байна уу миний хүүхдүүд ээ. Ойлгохгүй байна. Юу юм бэ миний хөө? Бар цаг гэж яг хідэн цаг юм бэ өвөө? За сайн байна. Өөдөр өгрөөд ирдэг нь тун сайн болж. За өвөө та нарт маш сайн тайлбарлаад өгье миний хүүхдүүд. Хоногт хэдэн цаг байдаг үлээ миний хүүхдүүд? 24 цаг. Сайн байна. За хоногт 24 цаг байдгийг монголчууд 12 жилийнхаа амьтдаар одоо 2 цагаар одоо хуан авч үзэж Монгол цаг маань гарч ирсэн байгаа юм миний хүүхдүүд. Тэгэхээр 12 жилийнхаа амьтдаа нэрлэх хүүхд байна уу? Байна. За өөдөө нэрлэлээ.
Хулган өхөр бар туулалуу могоо морь хань мич дахиан нохоо гахаа. Сайн байна. За ингээд 12 жилийн амьтдаг чи амьдралынх нь хэв шинж онцлогийг хараад Монгол цаг маань үүссэн юм миний хүүхдүүд. За бар цаг гэдэг чинь миний хүүхдүүдээ 3:40-оос 5:40 хооронд хугацааг хэлж байгаамаа. За энэ үед одоо бар маань сайхан унтаж хөвтөж амраад хоорондоо архиралдаж одоо дуу авалцахыг бар цаг гэж нэрлэж байгаамаа миний хүүхдүүд. Бар цагаа мэдээд авсан юм чинь барын дараа ямар цаг үед юм бэ үү? Сайн байна миний хүүхдүүд. За бар жилийн дараа ямар жил байдаг лээ? Туулаа. За туулаа цаг гэдэг маань одоо 5:40-оос 7:40 хооронд хугацааг хэлж байгаа миний хүүхдүүд. За энэ үед туулаа маань яадаг вэ гэхээр унтаж амраад өглөө эрт идэж тэжээлдээ гарах цаг үеийг туулаа цаг гэж нэрлэж байгаамаа. Бид нэр ойлгочих шиг боллоо. Та харж байгаараа 12 жилийн хооронд нь нийлүүлээ байрлуулчих уу? За тэг миний хүүхдүүд. Бар цаг 3:40-оос 5:40. Өглөө эрт барууд өөр хоорондоо дуу гарган архиралдах тэр үеийг хэлдэг. Тиймдээч монголчууд бид эрт дээр үеэс бар цагт босохгүй өдрийн явдал алдагдана, бага насанд сурахгүй насны явдал алдагдана гэж сургажээ. Туулаа цаг 5:40-оос 7:40. Туулаа үүрнээсээ гарч идэж тэжээлээ цуглуулах үе. Луу цаг нар мандах үе буюу 7:40-оос 9:40. Ямар ч хүний бие маш сайн унтаж амарч чаддаг ба эрч хүч амтгцсан учраас Тэнгэрийн амьтантай зөвлөжээ. Могоо цаг 9:40-оос 11:40. Могоо өөрнөөсөө гарч нарны туяанд бие их тэр үеийг ажиглан могоо цаг гэж нэрлэв. Морь цаг 11:40-оос 13:40. Нар ихс дээрээс тусах үе буюу морины сүудэр гидсэн дор орох үеийг. Хонь цаг 13:40-оос 15:40. Бэлчээр дэдэшиж буй хонь ямаа хэвтэн амрах тэр агшинг. Бич цаг 15:40-оос 17:40. Бич модондор гарч тоглох үеийг. Дахиа цаг 17:40-оос 19:40. Эмэгчин дахиа өндөглөж өндгөө дарах үеийг. Нохоо цаг 19:40-оос 21:40. Нохоо хэвтэн амрах цаг үеийг. Гахаа цаг 21:40-оос 23:40. Нарны элчинд билээдсэн хөрсийг гахаа сэндич буюу хадарч эхлэх үеийг. Хулган цаг 23:40-оос 1:40. Идэж тэжээлдээ гарах цагийг. Үхэр цаг 1:40-оос 3:40. Үхрийн хэвлэг их гүйцэх үеэс үхэр цаг эхэлдэг. Энэ зөв байрлуулчихлаа. За миний хүүхдүүд. За өвн харъя да. Өстой зүг байрлуулсан байж тээ миний хүүхдүүд чинь. Өстой сайн ойлгосон байна да миний хүүхдүүд. Монгол цагчийн өстой сони юм байна тийм ээ өвөө? Тийм ээ миний хөө. Хөө ийм л босол мундаг молдо тийм ээ өвөө? Тэгдэггүй ах миний хөө. Монголчууд чинь малчин гаралтай өглөө эрт бас ч одоо ажил төрлөө амжилдаг байсан шүү дээ бар цагтаа бас ч. Бид нар өнөөдөр Монгол цагаа мэдж авахаас гадна амьтдын амьдралын хэв шинжийг мэдж авлаа. Би зуныхаа амралтад хөдөө очиод хонь хариулж мориныхаа сүдэр гидсэн доор ороход морин цаг эхлэхийг мэдэж авлаа тийм ээ өвөө? Тийм ээ миний хүү чи өстой зөв ойлгосон байна. Морины сүдэр одоо гидсэн доор орох цагийг миний хүү морин цаг гэж ойлгож авах юм байна тийм ээ миний хүү? Тэгвэл өвөө би өглөө 9:40-оос 7:40 хооронд лоо шиг хүчтэй болох юм байна тийм ээ өвөө? Тийм ээ миний хүү тэр үед чи хүн чинь маш сайн амардаг учраас тэр биеийнхээ ирч хүчийг Тэнгэрийн хүчтэй амьтантай зөөрлсөн байгаа шүү дээ миний хөө. Хүүхдүүдээ өнөөдөр өвөөгөөрөө цаг залгуулад үнэхээр гоё ялаа тий хүүхдүүдээ? Тийм ээ гоё ял.
Тиймээ гоё байхаас гадна бас их сонирхолтой байлаа. Баярлалаа өвөө. За сайн байна миний хүүхдүүд. Өнөөдөр бүгдээрээ Монгол цагаа маш сайн ойлгосон байна. Та бүхэн маань түүх соёлоо дээдлэн өв соёлоос суралцж байгаарай миний хүүхдүүд. За өвөө.